Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд болоод намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар орон нутгийн шийдвэр гаргах түвшинд сонгогдох томилогдсон ажиллах эмэгтэйчүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх нь 2 дугаар шатны төслийг либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс орон нутгийн хөгжилт эмэгтэйчүүдийн манлайлал 2020 клубын ажлын хэсгийн гишүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм а. Төслийн хүрээнд эмэгтэй манлайлагчийн дүр төрх, ур чадвар, онцлог байдлын талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, гендрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нөлөөлөн эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор хийж байгаа. Нийгмийн хөгжилд бидний манлайлал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 5 эмэгтэйг урьсан юм а. Нямбатын мөнх гэрэл аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга. Лаажавын наран гэрэл Голомт банкны Дорнод аймаг дахь салбарын захирал. Дүүр сүрэнгийн уран сувд хуульч өмгөөлөгч, Дорнод аймгийн нийгмийн ардчлал эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, Хүрэл Баатрын Одмаа, философч, төрийн удирдлагын менежер, боловсрол судлалын докторант, шинэ хөгжил зөвлөлбөр сургуулийн нийгмийн ухааны багш, орон нутгийн хөгжилт эмэгтэйчүүдийн манлайлал 2020 клубын ажлын хэсгийн ахлагч. Цэдвийн Сумья, авто компани менежер. Хууль болон засгийн газрын хөтөлбөрийн дагуу гендрийн үндэсний хороо, түүний ажлын алба, аймаг орон нутгийн түвшинд гендрийн салбар хороо ажилласнаар орон нутагт гендрийн тэгш байдлыг хангах нөхцөл бололцоо бүрдэж, хууль эрх зүйн таатай орчин бий болсон. Үндэсний энэ тогтолцооны үйл ажиллагаа, бодит үр дүн, үр нөлөөг орон нутаг салбарын түвшинд эрчимжүүлэхийн тулд орон нутаг бүр өөрийн онцлог, хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн гендрийн дэд хөтөлбөр стратегийг боловсруулад хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм а. За Дорнод аймгийнхаа мэдээж хамгийн түрүүнд баялаг түүхээр нь бахархдаг мэдээж Монгол улсын хувьд бол Баатар хот шүү дээ. За дээрэс нь одоо би бав хасаал одоо Хилэн голын ирэг дээр 5-6 цагт босож гүгээл тэгээд дасгалаа хичээл эргээд ирлэл унтчихдаг тийм хөвт байсан. Тийм ч учраас ерөнхийдөө хан уул хатан эрлэнгийнхаа хөвөөнд ийм сайхан нөөц боломжин дээр бүрдсэн энэ сайхан хотод төрсөндөө маш их бахархдаг. За Дорночул бас маш тийм эртэж ажилласан хүмүүс санагддаг. За бас тэгээд дээр нь илүү тийм нийтэж, за бас нэг соёлцсон тэгээд үзэс одоо юу өснөрөө дагаад тийм сайхан тийм хөгжил дэвшлиг илүү ирмэлцсэн юм сайхаар том гэж би боддог. За миний хувьд бол Дорнод аймгийнхаа хүн гэж боддог. Дорнод аймагт төрж өссөн хүмүүс бүгдээрээ маш бахархмаар хүмүүс байдаг. Одоо жишээ нь зууны манлайлагчны хүн манай Дорнод аймгаас гарлаа. Эрдэмтэн докторууд, зөндөө олон эрдэмтэн докторууд байна. Дорнод аймаг бол өөрөө онцлогтой бусад аймагуудаас өчнөө холоос илүү алхагдсан тийм аймаг гэж боддог, дэд бүтц өгдсөн. Дээрээс нь ор соёлтой, хүмүүс нь маш үзэмжтэй, гоёмсог харагддаг. Би зөвхөн энэ Човлсон хотынхоо 50 гаруй мянган иргэдийг одоо амьдарч байгаа Човлсон хотоороо бахархдаг. За миний бахархал юу юм бэ гэхээр бусад одоо 21 аймаг за дархан орхоно балид тийм ээ бусад аймагуудтай харьцуулах юм бодвол хаанаас ч хүрээд ирсэн манай аймгийг ямар сайхан аймаг юм бэ гэд хүмүүс магтдаг, шагшдаг. Тийм учраас би аймгаараа бол бахархдаг. Дорнод одоо Човлсон хотынхоо өнгө үзэмж энэ одоо материалын баазын хөгжил дэвшлэрээ бол миний хувьд бол бахархдаг юм а. Гэхдээ Дорнод хотод хүн амьдрахаа сайхан дутдаг. Яг тэгэхээр 2 жилийн өмнө бид нар ерөнхийдөө бүх 21 аймагуудаар яваад дуусч гин гэсэн үг. Яваад дуусч гин. Тэгээ ингээ явж байгаа хавцад юу ажиглаж байгаа юм гэхээр Дорнод нутагт хүн амьдрахад ээлтэй сайхан дутдаг юм байна. Байгаль цаг уурна айгүй ээлтэй тий. Газар тариалан эрхэлсэн болж ил байна. Тариа ногоож тарьсан ч болж ил байна. Мал аж ахуйч эрхэлсэн болж байна тий. Дээр нь нөгөө нэг тэгш тал нутаг учраас бас ингээ тэвэрлээд ирж байгаа бараа маань ч гэсэн гэмтэж асалдах, хоног хугацаа алдах тий. За хүн наашаа цаашаа явсан ч гэсэн ингээл хэлбэр сайхан нутаг юм байна гэж бодсон. Би өөр нь бол баруун аймгаар явж ирэнгүү тий. За Дорнод аймагт гэлтгүй ер нь бол Монгол улсад дэлхий дээр санаа зовоодог маш олон асуудлууд байгаа. Түүнээс онцлоод одоо Дорнод аймаг шийдэх боломжтой асуудлууд бол одоо жишээ нь хогны асуудал байна.
Доронтой аймаг хогоо маш сайн дахин боловсруулах хэрэгтэй. Английн ялгадаг байх хэрэгтэй. Цахим орчин байна. Цахим орчинд муухай садар самууныг сурчижсэн илүү бичлэгүүд явж байна. Энийг устгах хэрэгтэй. Энэ болохоор ийм бичлэг үзээд хам бол хүн тэр үйлдэлийг хийхийг сэтгэлийг төрүүлээд байгаа учраас одоо тийм цахим орчинд одоо хяналт тавьдаг тийм бүлэг одоо тийм цахим гэмт хэрэгтэй тэмцдэг тийм хүмүүс одоо тийм бүлэг хүмүүсийг ажилуулаасаа гэж би боддог. Дараагийнх нь болохоор ургийн бичгээ бид нар аягүй сайн хөтлөх ёстой гэдэг боловч хөтлөхгүй яваад байгаа. Тэгэхгүй бол одоо 7 үе дотроо суугаад хүмүүс маш их сэтгчин асуудалтай өвчнөд хавдартай элдвийн тийм юм мухай юм чинь нөгөө ураг удмаа мэдхгүй танихгүй байгаатай холбоотой ингэж үүсэж байгаа. Тэгээд дээрэс нь эмэгтэй гендерийн асуудлыг бас би хүндэж ярмаар байна. Эмэгтэй хүн шийдвэр гаргах төвшөнд байхгүйн улмаас маш олон асуудлууд буруу шийдэгдчихээр эмэгтэй хүний мэдрэмжгүйгээр шийдэж байгаа асуудлууд зөндөө байгаа. Тэгэхээр эмэгтэй эмэгтэйчүүдээ маш сайн дэмжиж эмэгтэй хүний асуудлыг эмэгтэйчүүд өөрснөө л ингэж шийдвэрлэх хэрэгтэй байгаад байгаа. За энэ зүйл бол яг нэг ажилтны холбоод ингэж ярих дээр ер нь бол нэг ажилгүйдлийн төвшинч гэдэг юм үү. Ядуурлын төвшин бол маш их эмзэг асуудал гаргадаг. Тэгээ энийгээ дагаад бид нар яг ингэ судлаад үзэх тэр хүмүүсийн хөгжил, хүний хөгжлийн асуудал маш их чухал. Хүн өөртөө ажлын байрыг болох, хүн өөртөө одоо өдөртөд аваад явах, өөртөө эзэн байх энэ чадварыг одоо ялангуяа эмэгтэйчүүдэд илүү их суулгаж өгье гэдэг илүү зорилтыг бас энэ сэтгэл хөдлөлийн асуудал байдаг. Соёл хүмүүсийн хандлага бол одоо бас төдийлөн чоолсон хотын иргэдийн маань хотын хэрэг хэмжээнд бол хүрч чадаагүй байна гэж би энэ дээр санаа зовдөг. Жишээ нь бүтээн байгуулалтын ажлыг манайхан эвдэж гэмтээдэг. За энэ тентх байшингийн одоо булан тохоогоор бийцдэг энэ байдал бол одоо тийм Баатар хотын чоолсон хотын иргэдэд бол байх ёсгүй зохисгүй хандлага гэж миний хувьд бол үздэг. Энэ одоо санаа зовоож байгаа тэр нойлын одоо энэ тэнд бийцэж байгаа энэ асуудлыг зогсоох, хог хийж байгаа асуудлыг зогсоох. За тэгээд дээрэс нь бүтээн байгуулалтыг эвдэс шийдэж байгаа энэ асуудлыг зогсоох. Энэ бол миний санаа зовж байгаа хамгийн ихний асуудал гэж үзэж байгаа. Ер нь бол дорнод нутгийнхаа сэтгэл зовоосон маш олон асуудлууд бас бодогддог. Ер нь залуу хүний хувьд гэхдээ би түрүүнд хэлсэн шүү дээ, нөгөө хэрлэн голлын хан уул хатан ирлэнгээ дэрлээд болсон ийм сайхан хотоо. Тэгээ энэ хотыг биш те маш их бодлого төлөвлөгөөтэйгээр төлөвлөж хөгжүүлэх ёстой гэж би боддог. Тэгэхгүй оюутан ах байдал одоо юу гэдэг хотын голоор урсж байгаа сэлб голыг ингээд дүрхийг харахад маш эмгэнэлтэй дүрх бодогддог байсан байхгүй. Тэгэхээр ер нь дорнод аймаг маань хөгжихдээ голоо устгах сүйдгэлгүйгээр тийм ээ юу гэдэг хот төлөвлөлтөө маш зөв зохион байгуулж хөгжих хэрэгтэй гэж боддог. Бидний өвөг дээдс бол амиараа хамгаалж одоо бидэнд энэ нутаг усыг үлдээжээ тий. Аав ээж минь бол өстө хөлс хүч хөдөлмөрөөр өнөөгийн энэ хөгжилд бас хүрэхэд үнэтэй хувь нэмэр бий болгосон. Одоогоос дахиад цаг хугацаа ингээл 100 жилээр ухраахад л тий. Ер нь л нөхцөл байдал амаргүй байна штэ. Техниктэй харилцаа холбоо гэж юу байх юм, машин тээвэр технологи гэж юу байх юм, эмнэлэг сургууль гэж юу байх юм тий. Тэгэхээр аав ээжгээ тэр бий болгочихсон юмуудыг өнөөдөр бид нар л үргэлжлүүлж авч явж байгаа штэ. Тэгэнгүүт бид жоохон хариуцлагагүй юм биш үү те. Тэг одоо ганцхан биднэрт жоохон уншиж судлах, суралцах тийм үү. Дахиад юмд аяга хариуцлагатай тууштай байх асуудал амар чухал байна. Тэгээд даа ялангуяа Дорнод аймгийн хувьд бол юу вэ? Төвийн дулаантай. Ерөөсөө Улаанбаатарт амьдарч байгаас амар ялгараад ах юм юу ч алга тий. 650 км дöглөө гарахад ороо бид нар очиж чинь Улаанбаатар хоттой тий. Тэгэхээр алслагдсан ч гэдэг юм уу би бол тэгж ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо энд ингээд хүмүүс ер нь бид нар ингээд сайхан амьдрахад юу дут байгаа юм бэхээр залуучууд маань ахмадуудынхаа нуруунд дээр ачааллаа өгчөд тэтгэврийн орлогыг булаацалдаад тэгээд одоо ингээд юу гэдгийг ажиллаулж байгаа ажил олгогчооч байдаг юм уу төр засгаач байдаг юм уу ямар нэгэн юм ингээд голоод муулаад тий. Ингээд байхад бол юу өөрчлөгдөх юм юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Дээр нь айгу тэгээд ухаалаг бусаар одоо сонгуул болж байгаа учраас бас тэгээ хэлчихэн зүг баг. Ухаалаг бусаар те сонголт хийдэг. Аль эсвэл сонголтоо хийдэггүй. Байгаагаас өнөөдрийн одоо бидний болохгүй байна гэсэн болгоомд үүдэж бий болоод байна уу та гэж би бол хардаг. Манлайлагч болохоор одоо нэг хувь хүнийг л хэлж байгаа л да. Тэр манлайлагч хүн болохоор бусад одоо хүмүүсийн дотор сэтгэлд байгаа, зүрхэнд байгаа, тархинд байгаа тэр хүсэл мөрөөдөл, зориг тэмүүлэл үүнийг л ноцоож өгөх хүнийг л манлайлагч гэж хэлнэ. За манлайллын үйл ажил, манлайлал болохоор өөрөө үйл ажиллагаа буюу одоо хүмүүсийн хийж байгаа үйлдэл гэж миний хувьд бол дүгнэж хэлнэ. Манлайллын бод жишээгээд хамгийн сүүлчийн хийсэн өрнөхийн ажлаараа би энэ манлайллын жишээ гэж ойлгож нэгэ танилцуулъя. За 2020 оны 4 сард
миний хувьд Дорнод аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлээ. За нийгэмд бас нэг нэлээд томоохон ажлыг одоо бас хийж гүйцэтгэе. За 3 дугаарт бол хүмүүсээ аавдаа зориулж бас мод тарих хэрэгтэй юм байна гэдэг үднээс аавуудын төгөл гэдэг одоо төглийг одоо ажлыг санаачлаад энэ төслийг 2020 оны 4 сарын 26-наас эхлээд эхлүүлсэн. За энэ дээр сумын засаг дарга мөнх төр захирамж гаргаад Дорнод аймгийн 7 дугаар багт байх Хиймэл нуурын энэ зүүн уртлын хэсэг дээр бид нэр одоо аавдын төгөл байгуулах болсон. За аавдын төглийг яг санаачлалны хувьд бол миний хувьд санаачилсан. Гэхдээ энэ ажлыг би маш олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэ төслийг хэрэгжүүлсэн. За энэ дотор байгаа энэ хүмүүсийг мод тарья гэсэн хүсэл мөрөөдөл хүмүүсийн дотор их байдгийн байна. За дээрээс нь аавдаа зориулж бас нэг юм хийж бүтээх юмсан гэсэн ийм хүсэл тэмүүлэл хүмүүст их байдгийн байна. За тэгээд энэ одоо санал санаачлагаа гаргаад хүмүүст ингээд за ер нь цөөхөн хүмүүс танилцуулаад ирсэн чи энэ маань өөрөө маш олон хүмүүс түрээд миний энэ одоо ихтүүлсэн ажилд 400 гаруй хүн оролцож мод тарьсан байгаа. Гэр бүлэрээ ирээд үр хүүхдүүдэд дагуулж ирээд мод тарих ажилд оролцлоо. Айл болгон ерөн шахууд одоо энэ оролцсон хүмүүс нэг мод тарьж байна. Байгууллагууд нэг мод тарьлаа, 10 мод тарьлаа гэх мэтлэнгээр энэ ажлыг маш олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр энийг бол манлайлж ажилласан. Миний хувьд бол одоо аавдын төвлөл гэж хэлмээр байна. За манлайл гэдэг ярихтаа нэлээд өргөн үрэтэ сэдв санагддаг. За манлайлыг бол хүн өөрөөсөө л эхлэх ёстой гэж боддог. Альва нэг зөв зүйлийг уриалж зөв зүйлд өөрөө үлгэрж үзүүлж ингэж манлайлах ёстой гэж боддог. Жишээ нь одоо гэр бүлдээ хүн ямар ч өнгөрсөн манлайлагч байх ёстой. Өглөөрт босоо цаахан цайныхаа дэж өргөд одоо өглөөнийхөө цайг бэлтгэхээс эхлээд энэ бол гэр бүлийн манлайлал. За ажил төрөлдөө одоо бүх одоо ажил төлөвлөлөөд за эндээ бас өөрөө удирдах оролцох, чин сэтгэлээ зориулах, за бусад хүмүүсийг уриалан дуудаж оруулах энэ бол манлайл гэж үздэг. Манлайлагч гэдэг маань одоо хоёр ойлголттой холбоотой. Та өөрийгөө дарга гэж үздэг үү? Та өөрийгөө менежер гэж үздэг үү гэдгээс их юм шалтгаалдаг. Дарга хүмүүний шинж болохоор бусдад ажлаа хувааж өгөөд захирангуй байдлаар ханддаг бол менежер хүн бол манлайлагч гэж би ойлгодог. Менежер хүн бол хамтдаа юм хийдэг. Хамтдаа шийдвэр гаргадаг. Ийм хүний хэлдэг. Тэгэд манлайлагч хүний гол онцлог бол өглөө цагтаа ирдэг, орой цагтаа тардаг. Дээрээс нь шудраг, тэгш харилцаатай байх хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь ажилтнуудыгаа тэр үйлчлэгч байна, тэр одоо ахлах байна, юусаа хамаахгүй. Харилцагч байна, тэр ядуу байна, тэр баян байна, ердөө хамаахгүй. Яг л эрх тэгш шудраг, яг л нэг төвшөнд харьцах хэрэгтэй. Ингэж манлайлал үзүүлдэг гэж би боддог. За ер нь бол манлайл гэдгийг би бол Максвеллийн онолоор бол нөлөөлөх чадвар гэж үздэг тийм ээ. Гэхдээ миний хувьд болонгууд нөлөөлөх чадварын дээр идэвхтэй оролцоог манлайл гэж үздэг. Ер нь бол залуу хүний хувьд бас идэвхтэй нийгмийн одоо идэвхтэй оролцоогоор манлайлахыг бас хичээж яваа. Манлайлал гэдэг үг маань өөрөө ер нь бол биштэй нөлөөлөх бусдад ерөнхийдөө чиглэлүүжин болох гэсэн одоо утга санааг бол илэрхийлж байна штэ. Манлайлагч хүн гэдэг бол бусдад нөлөөлөөд тэднийг чиглүүлж чадах тийм чадвартай хүнийг хэлнэ гэж би үздэг. Хүн ярьж болно штэ. Ярьчаад хийдгүү ч улсууд бас байна тий. Тэгэхээр урт хугацаанд ер нь манлайлагч байна гэх юм бол өөрөө тухайн зүйлийг багаас нь их рүү хүртэл нөгөө биеэрээ туулж амсвал хүн ямар үед одоо тий жишээлхэд юм хүлээж авдгийн, ямар үед хүлээж авдгүй юм бэ ч гэдэг юм уу тий. Гэтэл бид нар ч бусдыг даалгавар өсвөр насны өнөөдөр хөдөлмөрийн наснд ингээд хүрчихсэн хөдөлмөрлж эхлэх гээд байгаа тий, хөдөлмөрийн гарагаа эхлэх гээд байгаа эдгээр залуучуудыг уриалж одоо хөдөлмөрийн харилцаанд ороод сурах нь амар чухал байгаа байхгүй юу? Ер нь бол миний бодоход ягаад тэгэхээр Монгол улсад байгаа байгалийн баялаг бол шавхагдана. Хүн бол шавхагдахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр хөдөлмөрийн насныхаа хүмүүсийг л гөгшин байна уу, залуу байна эдгээр хүмүүсийг хөдөлмөрлөдөг. Ая тухтай одоо ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх нь бол амар чухал байхгүй. Тэгэхээр бүхэл хүмүүсийг уриалаад одоо хөдөлмөрлөдөг тийм хэмжээнд хүрэхийн тулд жишээлхэд тэр хүнийг бол би манлайлагч л гэж бодно. Өөрийн удирдах чадахгүй тэр эрсдэлтэй нөхцөл байдалд орохдоо өөрийнхөө хамгийн бага аюул заналтайгаар хамгийн бага эрсдэлтэйгээр авах үс хэмжээний чадвар чадамжийг таны дотоод хүчин зүйлээ хэрхэн яаж удирдах байгаа чинь бол нөгөө нэг одоо нөлөөлнө гэж ингэж ойлгодог. Дотоод хүчин зүйл бол яг өөрөөс хамааралтай шүү дээ. Би одоо энэ бизнесийг эрхлэхэд гэхэд эн чинь өөрөөс хамааралтай юмуд маань аюу их би одоо эдгээр залуучууд зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэглэгчтэй одоо юу гэдгийг шудраг одоо тэгш байдлаар харьцах гэл гадаад хүчин зүйл гэдэг нь саяын ковид жишээлхэд гадаад хүчин зүйл шүү дээ. Тэгэхээр дотоод хүчин зүйл гэж юу яриад байгаа юм бэхээр бизнес эрхлэх явцдаа жишээлхэд тодорхой хэмжээний хуримтлал аюулгүй нөхцөл байдлыг өөрсдөө бий болгож чадсан бол магадгүй удирдахдаггүй хүчин зүйлийн үед тэр маань аврах тийм болцоо боломжийг бол бүрдүүлдэг л гэж
хүмүүст ерөнхийдөө би хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол гол зарчим маань бол ер нь аливаа зүйлийг бэрхшээл гэж харахаасаа илүү энэ бол одоо нэг одоо даван туулах юм бол боломж гэж болгох хичээдэг. За энэний цаана бол маш том боломж байгаа гэдэг зүйлээр мэдээж бэрхшээлгүй амьдрал гэж байхгүй учраас аль болох тэрийг одоо зөв талаас нь харж за одоо бусад олон талаас нь бас харж ингэж одоо даван туулахыг шийдвэрлэхийг илүү эрмэлздэг. Хүний амьдрал болсон амьдралын хугацаанд бол зөндөөд бэрхшээлүүд тулгардаг. Тэр болгон дээр хүн даван тулаад явах хэрэгтэй. Цухтаахгүйгээр даван тулдаг байх. Хүн зарим нэг асуудал тулгарнгууд хүмүүс ингээл орхиол цаяагаал бэрхшээгээл ингээл хаяал орхиол ингээд цухтаагаад байдаг. Ямар ч асуудал таны өмнө тулгарх юм бол энэ асуудлын ард би гарах хэрэгтэй. Заавал туулах хэрэгтэй. Итгэл шиг одоо даваа туулчих гэдэг ийм сэтгэлээр л хандаад явах юм бол бэрхшээл бүхний ард гарч чадна. Ер нь хүний амьдрал том бай, жижиг бай, ямар ч бэрхшээл тохиолдож болно. Тэгэхээр бэрхшээл гэдгийг хүн өөрөө сэтгэлийн хаттай байх ёстой. Хүн өөрөө сэтгэлийн хаттай, хатуучлалтай байж сайн зүйлэнд хөөрөхгүй, муу зүйлэнд давтахгүй цаашаа амьдралын би нэгэнтэл миний одоо амьдрал яаж зурагдсан байна гэж хүлээхээсээ илүүтэй тухайн одоо нөхцөл байдлыг даван туулж гарна гэдэг маань бэрхшээл саадыг давж гарах төсвөр тэнхээ цаана гарах одоо олон төрлийн сайн үйлдэл хүргэж чадна гэж үздэг. За хүний амьдрал нь мэдээж одоо альва юм ихээ саад бэрхшээл тулгарна тий. Гэхдээ миний хувьд бол ер нь альва ямиг жижиг том гэхгүй, ямар ч ажлыг жижиг том гэхгүй надад оногдсон л бол би тэр ажлыг хийж л байгаа бол гүйцэтгэхийг хичээдэг. Тийм ч учраас нөгөө нэг сэтгэлдээ тултал гүйцэж юм хийхин тулд хүнд маш их жижиг том аян зүрийн асуудлууд тулгардаг штэ. Үүнийг бол ерөнхийдөө тууштай хичээл зүтгэлээр л даван толохыг хичээдэг тий. За манай орон нутгийн хөгжил эмэгтэйчүүдийн манлайлал клуб бол одоо зөвхөн энэ удаагийн тодтгол маань бол 2020 гэдэг клуб гэж тодорхойлсон байгаа. Цаашдаа бол мэдээж ерөнхийдөө шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлье. Энэ эмэгтэйчүүдийгээ дэмжиж, сургая, чадварчуулъя. Тэднийг одоо лоббидах тийм бүлгийг дэмжих зорилготой байгаа. Тэгэхээр энэ маань одоо цаашдаа зөвхөн 2020-оор хязгаарлагдахгүй. Одоо цаашдаа зорилго тавиад бидний нэгсэндээ зорилго гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэл 2024 гэдэг юм уу, 2028 гэдэг юм уу ингэж яваад энэ бүх үйл шатандаа бол миний одоо хувьдаа төлөвлөсөн байгаа ажил бол энэхүү клубээ бүгдээрээ баг хамт олноороо бас төрийн бус байгууллага болгоод үйл ажиллагаагаа улам өргөжүүлээд явуулах зорилготой байна. За тэгээд цаашдаа ер нь бол нийгмийн итвэх оролцоог ялангуяа орон нутагт иргэний нийгмийн итвэхийг маш их сайжруулах хэрэгтэй байгаа. Иргэний нийгмийг итвэх сайжирна гэдэг маань одоо орон нутгийн шийдвэр гаргах төвшөнд тийм ээ иргэдийн дуу хоолой хүрнэ гэсэн үг. Тэгэхээр иргэдийн дуу хоолойг зангидаж хүргэх энэ ажилд бол би оройлон гар бие оролцохыг хичээж байгаа. За тэгэхээр бид нар дорн тавиг манай анхуд хөтөлбөрийн зах зээлийн судалгаатай болсон байгаа 2008 онд хийгдэж 2009 оноос хэрэгжиж явж байгаа. Энэ бол хөтөлбөрийн зах зээлийн дунд хугацааны хөтөлбөр бас энийг дагаад хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зах зээлийн судалгаа гэдэг маань бид нар хөдөлмөр эрхлэлийн төвшин маань хаана явж байна? Одоо бид нар цаашдаа ирээдүйн зорилт маань юу юм бэ гэдэг юугаа тодорхойлсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зах зээлийн судалгааны дээрээ суурлаад энэ ажлууд ядуурлын төвшөнд одоо ямар нөлөөж байгаа хүчин зүйл нь үе, орон нутгийн онцлог хэрэгцээ шаардлага нь үе. Манай аймаг бол бас бусад аймагуудыг бол маш одоо хүн ам зүй, газар зүйн байршлаар бол маш өргөн ийм одоо онцлог аймаг. Энэ дээр тулгуурлаж одоо бид нар энэ ажлууд ядуурлын төвшинг илүү сайн хөгжүүлэх юу одоо чухал юм бэ гэдэг дээр илүү их одоо энэ үйл ажиллагаа илүү зориулна гэж бодож байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар энэ хүний хөгжлийн ордон гэдээ барилга баригдсан байна. За энд бол хүн ам зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд бүгдээр ингээд хамтраад ажиллаж байна. За энтэйгээ уялдуулаад ер нь бол бас энэ төр хувийн хөгжлийн хамтын ажиллагаа манд суурилсан байдлаар хүн ам зүйн хөгжлийн асуудал бол хамгийн чухал. Хүн өөрөө оролцоотой одоо мэдлэг мэдээлэлтэй байж илүү одоо нийгэмдээ эслэх байр суурь нь илүү болдог. Тийм учраас ер нь бол нийгмийн зорилт бүлэг за ялангуяа одоо өршин бэрхшээлтэй хэрэглүүр чиглэсийн тэгш үр дэмжний асуудал, тэгш оролцооны байдал за хамт олон төшгөлж одоо хөгжих энэ одоо суур хэрэгцээ шаардлага руу илүү их бодлого зорилттой одоо чиглүүлж ажиллах юм зорилтыг төвшүүлээд ажиллаж байна. За ерөнхийдөө бол яг уу Афродит ч одоо 97 онд анх жижигхэн лангуугаар эхэлсэн ээж маань. Афродитыг би эхлүүлээгүй ээж маань эхлүүлсэн шүү дээ. Тэгэхээр 97 онд эхлүүлсэн болохоор одоо 23 жил болчихсон. Дахиад 7 жилийн дараа 30 жил нь болно. Тэгэхээр 2027 онд бол Афродита автаа ер нь өөрөөсөө юу гэж төсөөлж хүлээж байгаа вэ гэхээр бид Дорн аймгийн арга дэргэдийн одоо хүсэл сонирхлоор тэр хүмүүсийн хайраар тэр хүмүүсийн сонголтоор өнөөдрийн бизнес бол ивээгдэж тэжээгдэж явж байгаа гэж ингэж ойлгож бид нар хэрэглэгчтэй үргэлж талархаж явдаг. Тэгэхээр тэр үднээс 30 онд болохоор яах юм гэхээр ой дэлгүүртэй болъё гэж бол бодохгүй байна. Ер нь бол дэлгүүр сайхан байгаас гэж хүсэж байна. Гэхдээ тухайн дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн сайхан байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр худалдааны байгууллагт бол нийт мөрдөгдөг 600 гаруй стандарт байдаг байхгүй юу? Худалдааны салбарт.
Тэгэхээр тэдгээр стандартууд дотроос айгүй чухал стандартууд байгаа. Хүний эрүүл мэнд аюулгүй байдалд тий. Тэгэхээр нэгт айгүй сайхан бүтээгдэхүүн сонгоод авчирсан ч гэлээ гэсэн хадгалахтаа, тээвэрлэхтэй тий. Аль эсвэл хэрэглэгчдэд тутам мэдээлэл өгснээр хүний эрүүл мэнд тохирох болцоо байх байхгүй. Өнөөдөр бол аппараттай гоо сохны бараанаас гадна бид нар хүнсний бараа зардаг болоод бас 7-8 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн дээр бид нар аясан хангах юмсан гэж ярьж байгаа. Бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр. Дахиад энд ингээд нөгөө бүхэл бизнесийн байгууллагууд хүмүүс ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүд дотор нь ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн аюулгүй байдал гэж нэг юм яригддаг шүү дээ. Тэ? Ажлын байран дээр гэмтэж өсөлддөг байх асуудал. Тэ? Энэ тал руу бид нар аягүй ахиц гарах юмсан гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр Дорнот аймагт одоо юу гэдгийг хэрэглэгч аль нэг байгууллагаар худалдааны байгууллагуудаар ороод үйлчлүүлэхэд ямар ч эргэлзэхгүйгээр бараа бүтээгдэхүүн сонгож аваад ямар ч эргэлзэхгүйгээр аваад задлаад идэж явахад өөрөө ямар нэгэн байдлаар нөгөө нэг эрүүл мэндээр хохирдгүй тийм нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө бид одоо нөгөө ажил нь 27 онд л 30 жилийнхээ ойгоор Дорнот аймагт бид нар аясан хангаж ажтэй хүнсний аюулгүй байдлыг аясан хангаж хэрэглэгчтэй бид нар бэлэг барина гэсэн тийм зорилготойгоор одоо бид ажил төлөвлөж ажиллаж байна. За цаашдаа би энэ манлайлалын жишээгээ гаргаж ирсэн аудийн төглийгөө үнэхээр одоо Чавлсан хотод 3 жилийн дараа хэд маш сайхан ногоон орчин бий болгоно гэж хүсэж мөрөөдөж явж байгаа энэ мөрөөдөлтөд хүрнэ гэж бодож байгаа. За аудийн төглийн эхний ажил бол бид нэр 240 гаруй модоо тарьсан. Энэ модууд маань модлог ургамлуу тарьсан. Дараачийн одоо 2 дахь ажил маань энэ аудийн төглийнхөө энэ голын хэсэг дээр гэр бүлийн хөшөө бий болгохын. За гэр бүлийн хөшөөгөө бий болгочоод тэрний дараа ботлог ургамлуудаа буюу чимэглэлийн ургамлуудаа тарих ажилдаа орно. За энэ 3 жилийн хугацааны миний одоо хамгийн том одоо зорилго мөрөөдөл хүсэл бол аудийн төгөл, хүүхдийн төгөл, за гэр бүлийн төглийг маш сайхан одоо ногоон байгууламж бий болгоно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байгаа. Нийгэм маань аз жаргалтай сайн сайхан байна гэдэг маань хүн бүрээс шалтгаалдаг, хүний боосрол, хүний хандлага, эерэг байдлаас бүх юм шалтгаалдаг учраас хүний боосрол илүү анхаараасаа гэж боддог. 2009 оноос хойш би санхүүгийн боловсрол сургалтыг хийж ирсэн. Тэгээ хүүхдэд зориулсан, насан туршид зориулсан юм сургалтыг хийсээр ирсэн. Тэгээ ер нь бол цаашдаа ер нь бол энэ сургалтуудаа илүү олонд түгээх юмсан гэж хүсэж явдаг. Тэгээд 13 онд бас нөгөө эхийн сүв бөөн дүүний ач холбогдол аян өрнүүлээд эхийн сүвний ач холбогдол энэ болохоор нөгөө хүний эерэг хандлага, зөв сэтгэл, ариун сайхан сэтгэлийг одоо илүү нөгөө нэг сэтэлжүүлэх зорилготой ийм сургалт байсан. Тэгээ энэ Дорнот аймагтай ингээд яриад байгаа ш тийм ээ. Энэ сургалтыг илүү цааш нь Монгол улс дээр ингээд нөгөө бодлогын түвшинд одоо Монгол хүн болгонд би хүрээсэй гэж би хүсдэг. Энэ удаагийн нэвтрүүлэгт төр хувийн хөвшил иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж буй орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. Бид дараагийн нэвтрүүлгээрээ хүний эрх, гендерийн хэвшмэл ойлголт гэсэн сэдвүүдээр та бүхэнд мэдээлэл хүргэх болно. Эрүүл нийгмийг эмэгтэйчүүд үлгэрлэнэ.